За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. Отгоо хөлзөд дэмжиж ирсэн та бүхэнд баярлалаа. Ардсан үндэсний зөвлөхөрийн гишүүний хувьд бас дээрээс нь нэг үеийн залуугийн хувьд бол энэ отгоо хөлзөг бол чин сэтгэлээсээ дэмжиж байна. Бас өөрөө энэ сонгоо ярихын дөрөвт ажиллаж амьдардаг хүний хувьд бас дэмжиж байна. Би өөрөө Монгол Улсын геологийн төлөв ордын захирлын ажлыг хашдаг. Маш олон одоо инженер техник залуучууд манад ажилладаг, энэ хувьд зөндөө олон хүмүүс амьдардаг. Тэр хүмүүс маань ч гэсэн бас манай отгоо хөлзөг бол нэлээд сайн дэмжиж байгаа учраас би хувьдаа сэтгэл хангалуун байна. Дээрээс нь отгоо хөлзөгийн талаар хэд хэдэн сайн зүйлийг хэлхийг хүсэж байна. Отгоо хөлзөг бол тэмцэгч хүн. Ардчилсан нам хэрвээ одоо улс оронд томоохон зүйлийг хийх ёстой бол ардсан нам илүү сайн байх ёстой бол ардчилсан нам ялагдахгүй байх ёстой бол отгоо хөлзөө бол ардсан нам шинжилгээний төлөө дуу хоолойгоо гаргаж өөрийнхөө хүч хөдөлмөрийг гаргаж шинжилгээний төлөө бас ардсан намдаа шудраг бус зүйлүүдэд тэмцэхийн төлөө энэ залуучуудын дуу хоолой болж ардчилсан намын шинжилгээ хөдөлгөөний гол хүмүүсийн нэг болж явж байгаа. Тийм учраас яг энтэйгээ адилхан та бүхний дуу хоолойж энд байж байгаад нь бас отгоо хөлзөөр бахархаж байна. Бас та бүхнээр ч бас бахархаж байна. Яг тэгвэл ийм сайхан залуу та бүхний дундаа сонгогдож иргэдийн урлын төлөөлөгч болно гэдэгт эргэлзгүй итгэж байна. Тийм учраас отгоо хөлзөөдөө баяр хүргэе. Бас дээрээс насны төлөөлөл болсон хүмүүс энэ дээр суугаад дэмжиж байгаад бас баярлж байна. Дээрээс нь отгоо хөлзөө бол боловсралтай залуу. Одоо Монгол Улсын их сургууль бас дээрээс нь гадны Америк болон Солонгос боловсралаа дэвшлүүлж ирсэн ийм өндөр боловсралтай залуу та бүхний төлөөлөх болно гэдэг бол өөрөө бас сайхан зүйл. Дээрээс нь манай отгоо хөлзөөгийн хувьд бол бас төрийн мэрэгсэн албан агч хүн. Төрийн мэрэгсэн албан агч хүн бол хүмүүсийн та бүхний эрхийг хамгаалахдаа зөвхөн хоосон яриа зогсохш та бүхний өмнөөс бичиг цаас боловсруулад хууч өгтөр очиж ялч чаддаг тийм чадвар бол манай отгоо хөлзөөд байгаа. Тиймээс отгоо хөлзөө бол та бүхний эрхийг бол зөвхөн ярьж хамгаалах биш, энэ бол хийж хамгаалж чадах ийм хүн та бүхний төлөөлж иргэдийн уралд дэвшигж байгаад бас баяртай байна. Дахин баяр хүргэе отгоо хөлзөөд. Дээрээс нь отгоо хөлзөө бол бид хүүхэд байхасаа бол үергэж нөхрөлөж ирсэн. Ямар ч газар хинтээч байхад дандаа тийм манлайлалыг үзүүлж чаддаг ийм залуу байгаа. 10 жилд байхын би бас мэднэ, оюутан байхын мэднэ. Бас Монгол Улсын ерөнхийлөгчийн хамгийн газар тэсээ 5-6 жил ажиллаад тэн дотор шалгарч гарч ирээ та бүхний дундаас сонгогдохоо явна гэдэг бол өөрөө бас их том манлайлалын шалгуур гэж бас бодож байгаа. Ийм залуу бол энүүхэндээ хэлэхэд бол иргэдийн урал дүүргийн иргэдийн уралд бол бараг томдох юм байгаа юм. Гэхдээ бол та бүхний төлөөлөд иргэдийн урлаас багаас нь эхлээд алхам алхмаар дээш явъя. Дүүргийн иргэдийн урал сонгодъё, нийслэлийн иргэдийн урал сонгодъё, Монгол Улсын их урал сонгодъё гэд ингэж алхам алхмаар харж юмд ингээд тийм бор зүрхээрээ дарах зэрэгээр дээрээс нь татуулж биш өөрөө доороос нь тэмцэж гарч ирэх гэж байгаа нь бол үнэхээр орчин үеийн залуучууд отгоо хөлзөөгөөс үлгэр авах тийм сайхан зан чанарыг үзүүлж байгаад бас яг хажууд нь үгээ сонсоод бахархаж байна. Тийм учраас отгоо хөлзөөд эрүүл энхийг хүсье, сайн сайхныг хүсье, эрхэм дээдийг хүсье. Бас та бүхэнд бас баярлалаа. Манай отгоо хөлзөөг дэмжиж энд хурж ирсэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Тийм учраас та бүхэнд бас баяр хүргэе. Отгоо хөлзөөдөө баяр хүргээд халуун дуудлаар сонгогдож гарч ирсний дараа энэ нөхөр сургаггүй алга болохгүй ийм хүн гэдгийг л би батлан дааж хэлхийг хүсэж байна. Тэгээ баярлалаа та бүхэнд.